За гал морин жил буюу энэ 2026 он бол бидний хувьд түүхэн сайхан ойнуудын жил болж байна. За юуны өмнө бол миний ажлын газар буюу Монгол улсын хэвлэл мэдээллийн уган байгууллага мэдээллийн монцон агентлагийн маань 105 жилийн түүхөө төхөж байна. За бас нэг ой бол миний одоо төрөлжсөн нутаг Баян Хонгор аймгийн Шинжийн сум маань дахин байгуулагдсаныхаа 70 жилийн ойтой золгож байгаамаа. За энэ хоёр онцлог ойд зориулж миний бие бас сэтгүүлч хүний хувьд уран бүтээлийнхээ шинэ номоор бэлэг барихаар зорьсон юм аа. Өнөөдөр ингээд мөр үзэж болдгоо газар гэдэг юм нэртэй номоо хэвлэлээс авч унших чарныхаа хүртэл олоход бэлэн болгож байна. За номынхаа онцлогийн тухайд 23 зүйлийг хэлэхээр байна. Нэгдүгээрт миний энэ ном бол уран бүтээлийн маань 10 дахь ном болж байна. За хоёрт бол энэ номоо би бас урд урдын бүтээлүүдийн адил үндэсний Монгол үчгийн дэлгэрүүлэх, сурах хэрэглэх орчныг бүрдүүлэх үүднээс урдын уламжлалаараа хос үчгээрээ хадмаллан хэвлүүлж уншигч олондоо барьж байгаамаа. За гуравт гэвэл энэ номын агуулгын тухайд ямар онцлог байна гэхээр аян замын тэмдэглэлүүд 180% нь бараг эзэлж байгаа. Энд бол эх орныхон дотоодод аялсан тэмдэглэл мөн одоо бүгд найрамдах Узбекистан улс, бүгд найрамдах социалист Вьетнам улсад гадаад оронд зочлохтой бичсэн уран бүтээлээс оруулсныг дурдахад бас таатай байна. За төгсгөлд нь бас энэ номын дид бүлэг буюу 3 нийтлэлийг төлөөлүүлэн оруулсан. Би бас нийтлэл, тэмдэглэл бичдэг. Миний голлох одоо сэтгүүл зүйн бичдэг төрөл бол энэ хоёр юм. За ингээд хос үчгээр хэвлүүлсэн номоо уншигч олонтойгоо намаараа уулзж байгаа да. Баяртай байна. Номын нэрийн учрыг бас нэг товчхон хэлчихье. Мөр үзэж болдгүй газар гэж ямар учиртай үг вэ? Зориуд бас ийм нэр өгсөн. Мөр үзэх гэж юу гэсэн үг вэ? Мөр үзнэ гэдэг бол энэ өвөрмөц хэллэгээр нэрлсэн үг байгаа. Ер нь одоогийн хэлээр бол бие засах гэсэн үг. Энийг бол судрын манай уламжлал сайхан хуучны хэллэгээр бол шингэн мөр үзэх, өтгөн мөр үзэх гэж хэлдэг. Тэгэхээр энэ бие засч болохгүй газар гэсэн утгатай нэрлсэн юм аа. Тэр нь ямар газар вэ? Хаана байдаг газар юм? Яагаад мөр үзэж болдгүй юм бэ гэдгийг энэ номыг авч уншаад мэдэрэй гэж хэлэх байна. За эх баасан гараг буюу 5 дугаар сарын 8-ны өдөр энэ мөр үзэж болдгүй гэдэг шинэ номынхон нээлтийн эслэлийг бас мэдээллийн монцон агентлагтаа хүндэтгэлийнхэн танхимд хийхээр төлөвлөж байна. Ингээд надаар оюутан байх цагтаан бол сэтгүүл зүйн хичээлүүдээр заалгаж исэн Монгол хэл үчиг найруулга зүйн хичээл, Монгол үчгийн заалгаж исэн шавнар бас цөөнгүй байдаг. Ингээд бололцоотой эх орны өнцөг болон бүрд суугаа шавнараа бас энэ намын нээлтэнд бас бололцоотой хүрэлцэн ирээрээ гэж урьж байна.